байхгүй. Бид нар одоо ингэ хүмүүст нөгөө талын хүмүүс ч одоо ингэ болохгүй нэг хугацаа ч юм аваад явуулаад хөрөлтэй чулуулаа ихээр яг нэг хараад байдаг. Бид нар одоо шинэ технологиг хайрлах хүлээж авч чаддаг. Тэгэхээр хөрөлтөг бодлоо тэр мессеж ийм боолжхон хүний толгой шууд гоохаад тийм мессеж боловсруулахад бол мэдээлэл бодтой сайн мэдээлэл хэрэгтэй. Тэнийг одоо ингэ хүмүүс хөрөлтөг нөгөө хэлбэрийн бодож байгаа асуудал чи өөрөө бас бодож байгаа юм шиг. Тэр хөрөх мессеж өгч ирж штэ. Мэдээлэл нөр ингээд нөгөө мэдээлэл одоо цуглуулж гаргах гэж байхгүй. Чиний 15 минут дээрээ. Тэгэхээр зүйлээ цааш нэг биш бас бодох ёстой энийг ойлгохгүй. Тэгэхээр хэрэгжүүлэх төлөө одоо бид болсон ажиллаа санаа бодлоо дахиад шийдвэр тавьчихсан. Цагаад заа гэж аль энэ судалгааны эсрэг даатгаврыг өөрөө гаргаад ийм судлуулъя гэж тэгээд техник аль нэг одоо боломжийн байгууллагатай тохироод тийм одоо эдийн засгийн төлөвлөлт юм Монгол улсын сургуулийн эдийн засгийн сургууль төвшөлт юм уу сүүлийн тухайн технологийн сургуулийн ажлыг явуулж гэрээгээд ийм судалгаа тийм хугацааны дотор гаргаад өгч гээд тэгээд тэдгээр материалаа яаж зөвлөж байх тэр бол гэрээ хийсэн байгаа. Хэрэгшүүлээ. Асууж дааны зөвлөж өгч явахгүй. За таны проектыг хийж өгвөл тэгээд хугацаанд мөнгөний төлөө баялгаа хугацаанд нэг их том багтаамжтай байхгүй байж болно. Энэ судалгааг бол их олон юмд ашиглаж болно шүү дээ. Тэгэхээр энэ их үхээр байгууллага өөрөлдвөл одоо энэ байгууллагын гаргасан судалгаа бол одоо мэрэгчлэнд оруулаад судалгаа сурталчилгаанд хэрэглээд явж болно гэсэн ийм байх. За энэ 13 манай ажлын төлөвлөгөөнд чигт ерөөсөө асууцаац нэг ийм ажил хийвэл ямар вэ? Ер нь одоо өөрийн уурхан толгомсон асуудлыг төлөвлөгөө хийхээр ерөнхий толгомсон асуудал тийм тогтмол 2 сар тутамд юм уу эсвэл өдөрт юм уу тийм хэрэгцээг зохион байгуулж байна. Тэгэхээр энийг зохион байгуулахдаа тодорхой сонгож авсан сэдвээр нэг илтгэгч үлдээ. Тэр илтгэгч тэр сонгож авсан сэдвээр үндсэндээ бүх мэдээлэл зориулж илтгэл байна. За нэг 2-3 хүн одоо юу гэдгийг шинжээч шүүмжлэгч бас одоо стипулэний хийх тэр сэдв. Ингээд хэлэлцүүлэг зохион байгуулаад хэлэлцүүлэг оролцож байгаа хүмүүс маш их мөрөдтэй төлөөлөл сайтай тусмаа гэмгүй. Зөвхөн асоциацийн гишүүн хүрээ биш. Ерөөсөө хөвлөл мэдээлэл сурталчилгаа юу гэдгийг энэ одоо уурхайн талаар хэрэгтэй хэрэггүй юм мэдэхгүй юм ярих дуртай. Тэр төрийн болоод төрийн ус байгууллага энэ аль болохоор хөвлөлтэй оролцож хэцүү юм болоо. Тэгээд тэрнийг одоо хэлмэлээ хэрэгсгээр нэгэн түгээгээд байдаг болов уурхайн гэж юм зөв ойлгох талбарс нэмэр болж мэдэж нэг талаас нөгөө талаас бид ер нь нийгмийн дотор байгаа асуудлуудад цаг тухайд нь бас одоо тодорхой ойлголтууд яриад нэг базар дүгнээд гаргаж болвол хэлэлцүүлэг их задгаа хичээдэг. Тэгээд чухам юу үнэн аль нь худлаг гэдгийг ерөөсөө нийгэмд бол сайн ойлгох чадахгүй. Тийм учраас бид нэг удаа хэлцээ тэгээд тэр нэг үнний юу болоод гарчих нь юу юм гэхдээ ямар ч байсан ойлголтыг нэг базаад хөлөөлээ тэгээд санд бодлын хэлцэгдэг бол хэцүү юм шиг. Жишээлбэл одоо ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэхэд үндэсний асоциац ямар үйлдэл яах вэ? Энэ бол энийг батлагдчих гэж бодоод байна. Тэгээд юу батлагдах нь одоо өөр юм. Албаар одоо
Монгол Герман хоёрын хууль хандлага хоёр өөр байна гэж штэ. Монголд бол хууль батлагдаад гараад ирэхэд шүүмжиж. Германд бол яаж хэрэгжүүлэх тухай ярьж хэлдэг. Тийм учраас хуулийг хэрэгжүүлэх гэдэг бол зайлшгүй юм аа гэж манай үндсэн хуулийн ерөнхий зарчим. Тэгэхээр энэ дээр асууцаас одоо үнэхээр үзүүлж тэгээд энэ яаж хэрэгжүүлэх вэ гэж хэлцүүлэх ихтэй зэрэг тэр дотор бүтэхгүй юм бишгүй гарч магадгүй. Ерөөсөө хэлж боломжгүй гэж нөгөө батлалч шиг. Тэгхийн бол тэрний гадаад хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал гарч ирдэг байхгүй. Тэгэхээр иймэрхүү юмыг яг ухтаж наадах чинь бүтэхгүй гэж хэлээд юу болов. Бүтэн гэж ойлгоод тэгээд одоо энэ бол нэг сэдв. Өөрөөр нэг сэдв бол жишээ нь бид зүгээр баримжаа ярьж ш би заавал энийг оруулах гэж байгаа юм шиг. Алтны үйлдвэрлэлийг сэргийж хөгжүүлэх боломж гэдэг сэдв байж болно. Тэгэхээр бол энийг одоо хэлцүүлээд тэгээд ер нь нэлээд бас чиг зүг гараад ирж магадгүй шүү. За нөгөө нэг томогтой гарч ирж шүү. Байгаль ээлтэй уулуурхайн үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх вэ? Энэ бол мөнхийн сэдв. Тэгэхээр энэ томгоо бол одоо бид бас л одоо тал талаас нь яриад хэлцээ энгийтэй гэж. Өөрөөр хэлбэл уулуурхайн их уулууртай их зөндөө болж байгаа юм биш. гэж ойлгохоор. Тэгэхээр тэр нэг зэрэг дараа нэг байхгүй юм. Ингээд бид ном яриад унахаар нөгөө нийгэм чиглэрс гэж. Тэгэхээр ингэж байгаа бол одоо аяа болтох гэж байгаа юм. Тэр учраас энийг яах юм бэ гэдэг асуудал ингээд нэлээд ярьдаг шээ. Хамгийн жиг болно хийгээд байгаа аюулны ресурсийн хавар ихтэйчгүй. Их шанаргад жихэйтэй юм байна. Тэгэхээр энийг аль нэг одоо тодорхой сэдвүүд гаргаж өгч. Тэр сэдвийг тойрсон сэтгэлүүд орж ирвэл бидэнд өгөөж нь хараа илүү байх. Тэр бэлтгэж байгаа аюулнуудыг шигсэн тодорхой бас одоо жиг рүү оруулж ирэхэд хэрэгтэй юм шиг байна. Өөрөөр толгомдсон асуудлуудыг шийдвэрлэхэд аюулнуудын судалгаа шалгалтын ажлыг ашиглах гэсэн бидэнд ирж байгаа алдаа чинь аюулд очиж байгаа алдаа чинь судалгаа тэгээд одоо тэр шалгалт оншиг байх жишээ. Энэ засгийн газрын 2012-оос 16 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд уулуурхайн талаар хэлцээлийн талаар тавьсан тэр одоо зарилтыг хэрэгжүүлэхэд уулуурхайнаас цааш ямар одоо оролцоотой байж болох вэ гэдэг тэр талаас нь өөрөөр бид засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь туслах гэж тийм маягаар. Тэгэхээр тэр дотор олон асуудал бас гарч ирнэ. Түрүүчийн 2006 оны шигнуулын тухай хуулийг хэлэлцэж байхад асар цаац ухрахуу өргөжлөхөө гэдэг тийм асуудал тавьж нэлээд ялсан. Тэгээд тэр их өргөжлөсөн хэлэлцүүлгийн дүнд үеэр урагшлуулах нь одоо зөв юм байна гэсэн тийм хариу гарсан. Тэгээд бас зарим зүйлүүд нэлээд нааштай байсан. Шийдэж байсан. Тэгэхээр одоо бид энэ хуулийг хэлцэж байгаа үед ч юм уу, нэг дараа ч юм уу, ер нь уулуурхай хэрэгтэй гэдэг асуудал тавиад энэ улсад хэрэгтэй юу? Компани хэрэгтэй юу? Ардтан хэрэгтэй юу? Тэр одоо энэ хуулийн ерөнхий ууралсан бол ерөөсөө компани үйл ажиллагааг яаж одоо хязгаарлаж, яаж шалгаж, яаж одоо ерөөсөө төлөвлөгөөний хэсгийн одоо тэр юугаар явж байгаа амьсгалтай тийм хэсэг явдаг шүү дээ. Нэг нь одоо тэр бидний хэл социализмын үед байгаагүй одоо тэр олон каналч журам үзүүлэлтүүд одоо гарч ирж байгаа юм шүү. Тэгэхээр ерөнхий хэрэгтэй зүгээр хийх компани уулуурхай яах гэдэг тэдний машин төлөв одоо Монгол улсад уулуурхай хөгжих гэж байгаа нь ерөөсөө болчихгүй тийм ээ. Энэ шиг одоо хачаар каналтай
энэ одоо дараахан болох хасах гасахаар ийм үйлдэл концепцтэй хөгжиж гэж байгаа юм. Тэр болохоор энэ асуудлыг нэгэн тодорхой тэгээд гүний энэ чинь явж ер нь хамгийн ерөнхийдөө аль хэрэгтэй гэсэн нэг тийм өөрөнгө хариу хэлж болно. Тэгмээ харилцсан ашигтай одоо ажиллагаа гэдэг тэр онлайн үднэс хэлвэл ер нь бол энэ чинь Монгол улсад Монголын ард түмэн хэрэгтэй юм аа. Энийг хариу гаргах гэж байгаа. Тэгвэл одоо наадхаа өөртөө хэрэгтэй юм аа. Аль болохоор ерсийг бүрдүүлж наад хэрэгцээг авч хэрвээ бол энэ басан болоод хайр гэж ерөөсөө ийм хариулт одоо гармаар байхгүй. Тэгэхээр аль нь юм? Тэгвэл одоо яг дунд тэр харилцан ашигтай байх хэн хинтэй гэдэг ийм нэг одоо гарч ирвэл өөр юм. Тэрс одоо энэ компани гэдэг одоо ерөөсөө тийм юмнууд биш байна. Тэгээ одоо эмнэлгийн ажлыг компаниудаар хийх хууль гаргах гэж байгаа юм шүү дээ. Тийм юм ертөнцид байхгүй. Тэгж ийм улсын одоо ерөнхий улс орны судалгааны хийж өгөө бензин тийм компани тийм хөрөнгөөр болох гэж одоо байхгүй хараад. Тэгэхээр энэ болгоны чинь бид энэ асуудал ихтэй концепцээ хийж байгаа гэж энэ хууль хийх бол концепц нь ойлгохгүй хуулиар одоо хэлцүүлэг явуулаад хууль гаргах гэж хэцүү болно шүү. Тийм болохоор энэ дээр бол одоо асуудлыг зөвхөн зүйл ангидээ санал өгөх нэг юм. Энэ концептуал энэ яаж ч гэдэг дээр хариу байгаа. Өөр тийм төгөлийг ингэж хийдэг байхгүй гэдэг санал өгдөг. Энийг асууж одоо танаар сайн зангидэж өгч хийвэл их зүг бол за яа. Хас нэг бахаар гацсан хойно бахан гомдлыг бол байна. Одоо бодох хэрэг тийм юм харагдаж байна. Тэгэхээр яг хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ гэдэг дээр нь одоо хууль гарсан хойно хэлцүүлгээ хийгээд явмаар шиг байна. Дараагийн миний бодож байгаа асуудал юу вэ? Монголд одоо өөрөөр саас үснээ асууж байгаа. Энэ common trading бас нэг нөөцний нэг реклам хийлээ бас нэг баахан хурд зүйлүүд тохиом байгуулдаг. За тэгээд тэр нэг германуудын интернет тохиолдол таван сар болоод байсан байна. Энэ mind page гэдэг энэ Discover Mongolia гэдэг энэ явж байгаа. Энэ тохиом байгуулж байгаа энэ хэмжээнүүдэд ассоциацийн зүгээс нэлээд тулгуур юм шиг санагдаж байна. Тэгээд татнаа хавуулчихсан уурхаг ойлголтоор хэмжижсэн нүүрсэн гэдэг юм тусгай явдаг юм шиг. Тэгэхээр Германы хавуулт байх техник хамдаа ийм юм явуулсан дээр юм ассоциацийн зүгээс нэлээд хатуу байсуртай нэгэн бодлоготой тэр нэлээд ихгүй. Тэгээд ассоциацаас зөвшөөрөл авч явах яг ийм хэмжээ зохион байгуулалт яасан бэ гэсэн. Хандаа энийг ажлынхаа төлөвөнд оруулаад явах болохгүй юу? Аавь. Монгол ассоциацийн бас тусаараа хаваад онлиш. Зөвхөн ажиллагаа явуулж ирсэн гэж явуулж ирлээ гэж бодож байгаа. Манай Америкийн холбоо энэ ассоциацийнхаа бас ишүү байгуулах гэсэн статустай явдаг. Тэгэхээр Улуурхайн үндэсний ассоциац гэсэн нэрнээс явбал вирусын эцсийг геолог улуурхайхаа асуудлыг мэрэгжлийн чиглэлээр холбоо төсвөрээр хортлоо одоо сая энэ вирусоо яриа сүүлд ашиглалтанд явж яриа болох юм байна. Энэ төр засагтайгаа харьцах бодлогын юм дээр бол энэ ассоциацтай бодлого зэрэглэжээ гэсэн ийм хэрэгцээ шаардлага олон жилийн өмнө манай анхны энэ ассоциацийн удирдлагаас гаргасан тэр алсаас зүг байсан мэдгч байна. 2012 оны төлөвлөгөө тэр санхүүгийн тайлбарын тэр бас хангалттай зөв гэж дэмжих саналтай. Миний хэлсэн юм өнөөдөр энэ хүрэлцэн ресурс дотроос геологч гэдэг нэг байхгүй шүү. Геологийн холбоотой байх. Сая зүгээр ингээд Монголд
зөвхөн наашиг явж сонссон. Геолог холбооны тэргүүн үйлдвэрийн геолог холбооны бол тэр одоо өнөөдөр шүтээстэй 5 давхар тийм бас хилцүүлгийн нэг шат. За 5 дахь өдрийн бүгдийг суулгах юм байна. За ингээд бодоод үзэхээр энэ геологийн холбоо, геофизикийн холбоо, үйлдвэрийн геологийн холбоо, өргөний холбоо гэрүү санамж өвчгээд хоорондоо ярьж геологийнхаа салбар дотроо бас үгийн нэгтгэхийг хавар нэг юм санамж өвчсөөр энд байж байгаа. Гэтэл миний хэлэх гээд байгаа юм бол энэ эрдэс баялагын салбар инженер үгүй яамд гэдэг юу 2008 оны 2 сард ямдарч байгаа хөлийн гишүүн байхад Жамин бас санджаар бидний нөгөө яам байгууллагыг зориод би хэлжсэн. Тэгээд дараа нь уулуурхай яам болсон бахаар амар 8 сар бидний зөвлөлөөр сайжруулсан бид ч гэсэн нэрийг хөөслөх ба агуулгын нэр нь одоо яг ингээд тэгээд нөгөө цаавыг видео хийснээс ингээд зөвшөөрөд явж байгаа. Энэ үрээнд ажиллаж байгаа. Иргэдийнхээ төвшин зүгээр хүмүүс хоорондоо яриад энэ үнийг олон холбоо энэ байхаар нэг холбоо байхаар тэднийхээ дор нэгж мэдлэгийн чиглэлээр яваад цаана Монголын одоо геологийн эрх цэвэрлэгийн салбар гэсэн нэг юм шүү гэдгийг өргөн түмэн ч гэсэн олон улсад ч гэсэн төр засгтаа ч гэсэн ойлгуулад яасан ийм санал. Энэ бас байгууллага ажилламаар нэгж одоо ишүү байгууллагатай бүтээх хэрэгтэй юм шиг. Зөвхөн зөв би нэг чадвар манай Монгол хасцаатууд цааны сайн жижиг гэсэн юм байна. Тэгээд эргээд зүгээр бидний өнөөдөр цуглуулсан энэ мэфстасаас маань шинэ хуультай холбоос яг тул товчоо бас санаа хийж бодлоо. За яаж ч өнөөдрийн ашиглалттай шинэ яригдаад гарч байгаа нь манай салбарт төрөөс юм уу лигээс амьд байгаа нэг юм юм шүү. Тэр өнөөдрийн салбарын хэр зэрэг үнэхээр явуулж байгаа гэдэг нь бас харж нэг сан өөрийн санаа тэгэхээр тэд зүйлсийг яаж ажиллах вэ? Зэрэглэлийн салбартай ажиллаж байгаа байгууллага холбоотой юм ашиг гэж хавтарч яаж шүү ажиллаа уялдаасаа болох аюул шаардлага гарч байна. Энэ одоо манай геологийн холбоо бас өөр версион зохиолтой юу сайн гаргаж ирэх хэрэгтэй юм шиг. Тэр бас зүйлийн жиг тийч хэрэгтэй биш ажилласан. Энэ үр дүн ч гэсэн одоо нийгэмд геологийн эсвэгийн салбар маш богино болж байгаа. Тэгвэл өөрийн хугацаанд нэгшээ холбоо асцаас элбор хамтран эдээ орда гэсэн үйлдэл сайжруулах хэд олон нэгшээ холбоод дараа энэсээ болоод мэдээлэл их тундраа байна. Тэгвэл аль болохоор өдөртөө холбоод өдөртөө түвшин болоо гişүн байгууллагууд харилцсан нэгдэж ажил шаардлагатай байна. Аян одоос гişүн байгууллагууд үдээдэл геологи ажиллаж байгаа. Энэ геологи бас гэрчлэр сөрөгтэй ордастас босдын холбоотой яаж шүү. Энэ хүүхэд нэгэн одоо энэ зөв болчихсон. Зөв болчихсон идрас гараад явны байдлаар тоо явж байгаа үнээс хамаарч байгаа гэх юм. Юу нь холбоодоос өөрөөсөө тэр бол бахаа гэж байна. За нэгдүгээр одоогийн байдлаар ингээд миний анзаарснаар уулуурхай үндэсний ассоциац болоод одоо энэ Монголын уулуурхай салбарын төлөөлөл тэгсэн мөртөө одоо тийм томоохон улс төрийн тоглогч болж одоогийн байдлаар бол болоогүй юм шиг харагдаж байна. Тэгээд энэ бол маш надад сонир санагдаж байна. Зүгээр жишээ гэж байгаа. Заавал тийм бол гэж байгаа биш. Америкт National Rifle Association гэж байдаг. Одоо тэр нөгөө Pony Association энэ бол Америкт маш том тэгээд бүр хамгийн сүүлд ингээд хараад тахад одоо ерөнхийдөө Жапоны эсрэг одоо ингээд ийм том реклам явуулаад тэгээд ямар нэг хуулийг бол хацаад чаддаг. Үнэхээр тийм маш хүчтэй тийм нөлөөтэй тийм байгууллага байдаг байлээ. Тэгээд миний хэлэх бол одоо заавал тийм болох гэж байна. Гэхдээ нэгний миний бодлоор Европ компаниас